Сайн амнахаан дараагийн хвшлэгээр олдж байна. Энэ удаагийн хвшлэхээр удаан хүлээсэн Данганронба цувралын season 2-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Season 2 бол ертөнц хэрхэн цөхрөлд автсан талаар өгүүлэх дүүх буюу season 1 дээр үйл явдлын өмнөх үйл явдлыг харуулж байгаа шүү манайхаа. Хэрв та энэ хүчлэгийг анхудаа үзэж байгаа бол season 1-ийг үзэх линкийг тайлбар хэсэгт оруулж байгаа болохоор season 1-ийг үзчихээд орж ирээрэй гэж зөвлөе. Найдварын оргил сургуулийн шинэ эсэлд авснаас хойш 2 сарын дараагаар тус ангийг шинэ өгчтэй олгож угаар аним эхэлдэг. Учир нь тентхийн хамгаас онцгой эго өндөртэй хөвгтөө цугларчихсан. Дээрээс нь ангидаасан багш нь ч гэсэн хинэггүй нөхөр байсан учраас тэднийг нэгтгэхээр хамгаас онцгой гэрийн үйлчлэгч Чисаг багшаар нь томилдог. За ингээд шинэхэн ажлаа аваад хичээлдээ орох гэтэл хамгаас онцгой Якуза Фуюхико, хамгаас онцгой үндэсний бүжигчин Саянжи, хамгаас онцгой зурагчин Махиру, хамгаас онцгой гүнж Сонио дөрвөөс бусд нь бүгдээрээ хичээлээ тасалчихсан байдалтай өгддөг. Удалгүй нэмэгдээд хамгаас онцгой совилогч Микан ирснээр нийтдээ 5 хүүхдэл хичээлдээ суудаг. Ер нь бол хамгаас онцгой чадвартай хүүхдүүд учраас нийт хичээл суухын оронд хувийнхаа чадвараа дор бүрнээ хөгжүүлсэн дээр гэж бодоод л бүгдээрээ хичээлдээ суухгүй байгаа юм лээ. Гэхдээ ингэснээр нэг анги нэртэл болохоос танихгүй хүмүүсээс дор харилцаатай байгаа нь хамгийн том асуудал гэж үзээд Чиса огш маань бүх сурагчдыг цуглуулах ажилдаа ордог. За тэгээ мэдээж бүх сурагчдыг амжилттай цуглуулж чадсан учраас товчхон бүгдэнтэй танилццгаая. Хамгаас онцгой багийн менежер Никаморо, хамгаас онцгой тогооч Теру, хамгаас онцгой гимнастикчин Акане, хамгаас онцгой механикч Казучи, хамгаас онцгой амтан сургагч Танака, хамгаас онцгой хөгжимчин Ибуки. Үүний дараагаар хамгаас онцгой сэлэмчийн эмэгтэй Беко, хамгаас онцгой азтай сургагч Нагито, хамгаас онцгой анийн бүтээгч Риота. За ингээд эцэст нь хамгаас онцгой геймер Нанами. Дээр нэмээд найдварын оргил сургуулийн дэрэгдэх энгийн хүүхдүүдийг авдаг сургуулийн сурагч Хинатаг бас танилцуулчихъя. Уг нь бол Хината найдварын оргил сургууль сурагчийн өсөлтөө харамсалтай түүнд ямар нэгэн авьяас байхгүй тул хажуугийн сургуульд н орсон юм байна лээ. Самсаргүй явж байгаа хамгаас онцгой геймер Нанамитай танилцсанаар манай хоёр хөөрхөн додон саад үе уулзаж тоглолтог олцгоодог. За ингээд ямар тааж бүх сурагчдыг цуглуулж чадсан Чиса огш маань анги хамт олонтой байх, найзлэр нөхөрлөн гэдэг ямар чухал гэдгийг сурагчдтай ойлгуулснаар бүх хүүхдүүд хичээлдээ сууж эхэлцгээдэг. Гиснээс Чиса огш маань хоёр найзтайгаа хамт найдварын оргил сургуулийг дотроос нь дагнах зорилготой орж ирсэн юм байна лээ. Ер нь бол толгойлогч нь Муайдлийн сургуулийн төгсөгч хамгаас онцгой сурагчдын зөвлөлийн дарга Кёске. Найдварын оргил сургууль харьяа сургуультайгаа хамтраад талдуураа нэг нууц зүйл хийгээд байгаа гэдгийг нь олж мэдсэн бөгөөд яг юу гэдгийг нь нарийн мэдэж илжүүлэхээр шийдсэн юм байна лээ. За үүнээс гадна манай хэд ихэндээ нэг л хоорондоо нийцэж өгөхгүй байсан ч удалгүй Нанамигийн тоглоомны тусламжтай хоорондоо олон додн олж эхэлдэг. Дээрээс нь гаднаа дараахан харагддаг яг цагаад болох юм бол үнэхэр зоригтой гэдгийг нь ангийнхан ч үнэлээд түүнийг дуу нэгтэйгээр ангийн дараагаар сонгоцгоодог. Энэ хооронд энгийн сурагчдын сурдаг Хинатагийн ангид нэгэн их зантай охин шилжиж ирдэг. Энэ охин болохоор хамгаас онцгой Якузагийн дүүн юм байна лээ. Тэгээ яг ах шигээ онцгой болж арай чадаагүй ч хажуугийн сургуульд нь энгийн хүүхдүүдтэй суралцж байгаа болохоор жаахан бохимдолтой байгаа нь найдаг. Гаднаа ширүүн харагддаг ч дотроо бол ах нь онцгой байхад дүүгийн хувьд хурдхан шиг онцгой болоод ахийнхаа хажууд очихгүй бол болохгүй гэсэн маш том зорилготой нэгэн. Үүнээс гадна хамгаас онцгой зурагчингийн найз нь бас Хинатагийн ангид сурдаг бөгөөд Якузагийн дүү энэ гурван өмнө зургийн хөлөвт хамт явдаг байсан юм байна лээ. Тэгээ энэ Якузагийн дүү нь хамгаас онцгой зурагчнаар сонгогдож чадаагүй учраас нөгөө онцгой зурагчинд нилээн дургу байнга л хэрүүл өсөж гисэн тэрийг найз нөмөрөөд л ер нь энэ гурвын хоорондын харилцаа нилээн тааруу гэдэг нь харагддаг. Удалгүй нэг өдөр нилээн ширүү маргалдаад Якузагийн дүү нөгөө зурагчин бараг алан талан дээрээ тултлаа ирэлцсэний маргааш нь өөрөө алуулчихсан байдаг. Ер нь бол зурагч найзынхаа өмөрдөг охин найзынхаа төлөө алчихсан байж магадгүй нилээн цэжигтэй байсан тул Хината очоод асуудал эрс эсэргүүцчгээ зүгтаад яваад өгдөг. Гэхдээ харамсалтай нь 3 өдөр хичээлдээ ирэхгүй байж байгаад эцэст нь мөн айдал халуулчихсан байдалтай олддог. Энэ бүх зүйлийг оройс харж байсан Хинатад ягаад ч юм саяны эрэхтэй найдварын оргил сургууль хамааралтай юм шиг санагдаад асуугаар очсон ч хамгаалагчд нь навс задуулаад буцдаг. Гиснээс энэ хамгаалагч нь нөгөө Чиса огштой хамт сургуулийг судалж байгаа хоёр найзынх нь нэгэн шүү за. Үүнээс гадна Хинатад найдварын оргил сургуульд орох урилга үг нь ирчихсэн байгаа юм лээ. Гэхдээ тэр нэг чухал нөхцөлтэй бөгөөд яг юу гэдгийг нь мэдэхгүй ч өөрийнх нь хувьд нэлээд том зүйл тохиолдсны дараа Хината маань эцэст нь тэр нөхцөлийг зөвшөөрөөд сургуульд орохоор болдог. За энэ хооронд манай найдварын оргил сургуулийн дүрмэнд гинт өөрчлөлт ороод өвлөр тутам шалгалт авдаг болсон талаар мэдэгддэг. Мэдээж манай хэд бэлтгэлгүй байсан болохоор бүгдээрээ сэтгэл дундуур хүлээж авах нь ойлгомжтой. Тэр тусмаа хамгаас онцгой азтай сурагч Нагито эрс эсэргүүцээ тооцоолох хүсэл гаргасан ч боломжгүй гэсэн хариу авсан тул манай хүн өөрөө энэ шалгалтыг хойшлуулахар шийддэг. Манай хүн хамгаас онцгой тогоочод дуртай сэтгүүлэн санамсаргүй олж өгөөд оронд нь тогоочийн танил олох хамгаас онцгой эмзүүчтэй уулзуулж өгөхийг хүсдэг. Уг нь түүнтэй уулзаж дуулганы юм авах гэж байсан ч санамсаргүй тохиолдлоор онцгой хамттай өвч нэмэгдүүлэгч уусмлыг нь андуураад авчихдаг. Ер нь бол тэр онцгой уусмлыг нь эмзүүчийн найз нь авах гэж байсан юм байна лээ. Гэхдээ Нагито ингээд бурууг нь авснаас болоод нөгөө найз нь дуулганы уусмлыг нь андуураад авчихдаг. Үүнээс гадна манай Нагито шалгалтыг зогсоохын тулд сургууль дээр дэсэх бөмбөгнүүд хүртэл байрлуулад зөвлөлдгийн захиа үлдээсэн ч сургуулийн захиргаа түүнийг нь үлдээгоод эцэст нь шалгалтаа явуулахаар болдог.
За ингэснээр эцэст нь шалгалтын өдөрч ирж Нагито маань шалгалт руу явж байгаад эмзүүчтэй санамсаргүй мөргөлснөөс болоод зүнхээ сольждаг. Уг нь хамгаас онцгой азтай сурагч мөртлөө яагаад л ойртоо жоохон азгуудаад байгаа юм бол доо. Удалгүй шалгалт эхлэх бөгөөд эмзүүчийн найз нь хамгаас онцгой амттай их юм байна лээ. Тэгээ амттандаа найзынхаа бэлтгэлийг ашиглаж улам амттай болгож байсан ч энэ удаа дуулганы мандуурж ийснээс болоод бүтлгүтчихдэг. Эмзүүч маань мэдсэн даруйдаа багш нарт туслах гэж зүнхээ удалтал баахан дэсрэг бөмбөгтөө Нагитогийн цүнхийг барьчихсан байх нь тэр. Энэ хооронд юу ч мэдэхгүй онцгой усмалаа бэлтчихсэн багш нарт өгөх гээд явж байсан Нагито маань санамсаргүй нэг усмалтай цайгаа асгаж таарад нөгөөхийг нэг нохоо уугаад мангар том болоод хувирчихдаг. Тэгсэн нөгөө нохоо нь шалгалт авч буй заал руу орж хүмүүсийг зожирдуулаад үүнээс олоод эмзүүч маань унахтаа нөгөө тесрэх бөмбөгийг нь итгэвчүүлчихдэг. Ингэснээр ер нь бол Нагита маань өөрийн ямар ч оролцоо уул мөргүүгээр хүссэн бүх зүйлээ хийчихсэн болж таардаг. Гэхдээ манай хүний хийсэн зүйл нь арай л хэрэгс итэрсэн учраас сургуулийн захиргаа өртөөл энэ хэрэгт оролцохоор болдог. Үүний үр дүнд эмзүүч болон түүний хоёр найзыг энэ хэрэгт шууд холбоотой гэж үзээд хөв шийдвэр гардаг. Уг нь сургуулийн захиргаа энэ бүхнийг Нагито байсан гэдгийг мэдэж байгаа ч ямар ч нотлох баримт байхгүй учраас ямар тааш түүнийг төр чөлөөлөхөр болдог. Мөн дээрээс нь анги удирдсан багш нь айхрамжгүй байсан гэдэг үндслээр хажуугийн сургууль руу 6 сар явуулгаар болоод энэ хэрэг хаагддаг. Гэхдээ энэ Чиса огшийн хувьд харин ч сайн зүйл болж таарад 6 сарын турш нэлийн сайн мэдээлэл цуглуулж аваад буцаад сургуультай ирдэг. Иргэд эртэл Саянжи огцом томорсныг стооцвол онцгийн өөрчлөлтгүй манайхэд өртний адил дотны хിവэрээ маш сайн байцгааж байдаг. Мөн дээрээс нь бид нэр энэ үед жинхэнэ анийн бүтээгч Риото бол шал өөр хүн гэдгийг олж мэддэг. Түүний оронд хичээлдний явж байгаа хүн бол хамгаас онцгой нэр зээлдэгч. Мэдээж нэр зээлдэгч учраас түүнд нэр байхгүй. Риотогийн хувьд төрөлхийн сул дорой биетэй байсан учраас нийгмээс өөрийгөө тусгаарлаж бага сайн нэмзурж ирсэн бөгөөд тэрээр анимаараа дамжуулж дэлхийн ертөнцийг сайхан болгох хүсэлтэй нэгэн. Тиймдээш 1 минутыг ч алдалгүй дэлхийг аврах аниме зурж дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд харин түүний оронд нийгмийн амьдралыг нэр зээлдэгч зохицуулахар болсон юм байна лээ. Ер нь бол хин хинтэй ашигтай тохиролцоо хийсэн гэсэн үг. Уг нь энэ бүхэн зөвхөн тэдний нууц байсан ч гинт нэг өдөр жинхэнэ Риото маань хэд их ажилласнаас болоод ухаан алдаад унцдаг. Ингээд яг чаргагүй болсон хурамч Риото ангийнхаа совлогчийн тусламжийг авахар алдаг. Гэхдээ совлогч энэ бүхнийг нь мэдсэн ч өөрт нийтгсэн учраас хинт ч энэ нууцыг нь задлахгүй гэж амлдаг. Үүний дараагаар Чиса огшид маань сургуулийн сан руу нууцаар нэвтрэх боломж олдоод нэвтэртэл үнэхээр л сургууль хүн дээрх туршилт явуулж байгааг нь олж мэддэг. Хамгаас онцгой хүүхдүүдийг сургуультай сургадаг зорилго нь тэдний чадварыг уулбарлаж аваад эцэст нь бүгдийг нэгтгэж нэг хүнд бүх чадварыг нөгөө зөв бүр хүн бүтээх зорилготой байсан юм байна лээ. Мэдээж тэр туршилтанд орсон хамгийн ихний хүн бол манай Хината байсан гэдгийг давхар олж мэддэг. Үүнтэй зэрэгцээд манай жинхэнэ галзуу Иношимо Жунко аль эдийн Японд ирчихсэн эгчтэйг хамтдаа хүчээр энэ бүх мэдээллийг нь олж мэдээд явсаар хагаад бүр Хинатаг хүртэл олоод уулзчихсан байдаг. Уг нь сургууль сайн зүйлд ашиглах зорилгоор ийм туршилт хийсэн байх л да. Гэхдээ даанч сайн мууг ялгаж амжаагүй бүх мэдрэмжийг нь дарчихсан яг л цагаан цаас шиг байх үед нь Иношимо Жунко талдаж байгаа нь харамсалтай. Яг ихний уулзалтаар Иношимо Жунко зодуулаад эмнэлэг төргөгдсөн ч ямар та Хинатагийн сонирхлыг багч гисэн татаж чадсанаар ер нь л зорилготой хүрч чадсан гэсэн үг. За тэгээд эмнэлгээс гараад явж байхдаа Риотодоо даралддаг. Хэдийгээр тэд нэгээ мэдэхгүй ч Жункогийн хувьд өөрт нь маш хэрэгтэй чухал хүнтэй болцснаа зөнгөөрөө мэдрээд баярлаж угаар 6 дугаар ангиманд дуусдаг. Огт танихгүй хэдий ч анхуулзангуутаа л хувь зайны учрал хэмээн догдолсон Жункогийн хувьд Риотог анийн бүтээгч гэдгийг сонсоод юу анийн бүтээгч вэ гэж урам нохордог. Гэтэл Риото маань өөрийнх нь дуртай зүйлийг юу ч биш мэтээр хүлээж авсанд дургуйцэж өөрийн бүтээлийг баталж харуулахаар хамтдаа гэрлүүгээ аваад явдаг. За тэгтэл саяхан сонирхолгүй энтергээд байсан Жунко маань үзэнгүүтээ шууд л хоёр чайлаад л яаж ийм гайхалтай бүтээл хийсэн юм? Энд нэг л өөр юм байна даа гэд асуудал. Риото маань өөрийн анимыг бүтээхдээ хүний тархинд далдуураа нөлөөлж аз жаргалтай болгох чухал элементүүдийг бүгдийг нь шингээж өгсөн юм байна лээ. Ер нь бол үдсэн хүн болгон шууд ховстуулаад л өөрийн ирэхгүй хоёрыг аз жаргалтай болно л гэсэн үг. Мэдээж үүнийг нь сонссон Жунко өөрийнх нь зүүн совин алдаагүй гэдгийг мэдээд улам ихээр баярлаж үүн дээр толгуурлсан төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Энэ хооронд Риото маань алга болоод хит хонсон учраас хуурамч Риото санаан зовоод зовлогчийг гэрлүүн шалгуулахаар явуулдаг бөгөөд харамсалтай нь тэнд нь Риото биш Жунког ихч байхтаа тааралдчихдаг. Жунко аль хэдийн Риотод өөртөө найдалхан хүн болгоныг аз жаргалтай болох хүсэлтэй гэж итгүүлээд ивент итгэж хамтран ажиллахаар болсон байдаг. Тухта өрөө болон сүүлийн үеийн техник хэрэгслээр хангаад анимыг нь хурдхан туусгуулахаар яарвжилж эхэлдэг. Бодлогоо тэдэн дээр их чинь нөгөө совлогчийг барьчихсан ирэх ба Риотогийн анимыг үзүүлтэл мөн л адил сэтгэл нь хөдөлж авдаг. Яг энэ үед Жунко аимшигтай санаад өрсөн бөгөөд тэрнийгээ толгой дотроо төгсгөл хүртэл төлөвлөж анализ хийх нь түүний чадвар юм хэлээ. За ингээд бүх зүйлийг төлөвлөж дууссаныхаа дараагаар Хината дээр очиж түүнийг өрөөнөөс нь гаргаад найдварын оргил сургууль дээр авчирдаг. Сурагчдын зөвлөлийн бүх гишүүдийг худлаа хилээ цуглуулчихсан бөгөөд нэг өрөөнд цоожilж байгаад одоо та нар хоорондоо алц гэж сүрдүүлдэг.
Мэдээж дунд нь баахан зэвсэг үлдээх бөгөөд алдахгүй бол бидний гарт өхөн эсвэл та хэдийн нууцыг дэлхий задлна гэснээс болоод эхэндээ эсэргүүцэж байсан хүүхдүүд аажмаар нэг алж эхлээд удалгүй бүгд галзуурсан мэт харгисллыг үлдцгээдэг. Бүх хүүхдүүд буруу зүйл хийхгүй гэсэн итгэл найдвартай байсан ч тэдний дундаас нэг л хүн итгэл найдвараа алдаж аллахыг эхлүүлснээр айдас зөвхөрөл тэдний дунд төмөр мэтэл тархаж хормын дотор цусан далаад живхэн тэр. Найдвар гэдэг ийм хэврэг зүйл бол эсэргээрээ зөвхөрөл гэдэг өчүүхэн төдий байхад л ямар их гамшиг тарьж чаддаг вэ гэдг нь харагддаг. Үүний дараагаар Жунко найдвар эргэж сургууль хүн дээр туршилт явуулсан бөгөөд тэр санхүүжилтээ хажуугийн сургуулийн хүүхдүүдийн төлбөрөөр босгосон. Тэгээд зогсоохгүй тэр туршилтанд бүтлгүүтэж үр дүнд нь туршилтанд орсон хүүхэд найдвар эргэж сургуулийн сурагчдын зөвлөлийн хүүхдүүдийг бүгдийг нь ядчаа гэсэн мэдээ бэлтгээд бүх хүмүүс рүү цацчихдаг. Энэ мэдээг сонссон хажуугийн сургуулийн хүүхдүүд бухимдаж бүр сүулдэ жигсаал хийж эхэлдэг. Энэ хооронд нөгөө сувлэгч нэг л сонирн болчихсон байхлаар нь гайхаад Жункогоос асуудал огтхонч төгшөөлгүй тайлбарлаж өгдөг. Рётогийн хийж буй тархинд нөлөөлдөг техникийг нь саяхан болсон сурагчдын зөвлөлийнхний аллагын бичлэгтэй ойлоод эсэргээрээ хүмүүсийг зөвхөрөл давтуулж ховсддаг техник бүтээчихсэн юм байна лээ. Ерөнхийдөө тэр бичлэгийг хүмүүст үзүүлэх юм бол нөгөөдөл нь шууд галзуураад Жункогийн үгийг дагдаг боол олно л гэсэн үг. Мэдээж хамгийн ихний охирогч буюу туршилтанд орсон хүн бол энэ совлогч нь бөгөөд яг л түүний боол мэт болсон байдаг. За тэгээд өөрийнх нь хийж буй зүйл буруу талаар ашиглагдаж байгааг сонссон Рёто маань зогтох гэсэн ч түүний хийж буй зүйлээ дуусгахгүй бол гэр бүл болон ангийнхныг чинь алан шогж сүрдүүлээд хүчээр дуусгуулахар болдог. Энэ хооронд Нагита маань буцаад ангидаа ирэх бөгөөд манай ээж совлогчийг хичээлдээ ирлэхүү нэлээд тонсон учраас бөөндөө санаа зовцгоосон байдалтай байдаг. Гэтэл Нагито ирж явахдаа азар түүнийг хажуугийн барилга руу орж явахыг нь харсан талаараа хэлснээр бөөндөө тэр яваар нь очиж хайхаар болцоодог. За тэгээд хэсэг хэсгээрээ салж авах бөгөөд Нагито Нанами хоёр явж байгаад бас л азар сургуулийн орд байрлах новчиг олж нээснээр манай хоёр бусдыгаа хүлээлгүй шууд орж шалгахаар шийддэг. Явд ортол дотор нь Рёто маань аниме ижигсэн сууж байх ба удалгүй Жунко чөрөөд ирдэг. Ер нь бол Нагито энэ бүхнийг эхнээсээ мэдчихсэн юм шиг байлээ. Жункогийн хичээг саатуулахаар зэлмжнийг алидины түнтэй үлдээчихсэн. Мөн дээрээс нь Жунког байгаагч мэдсэн бололтой буугар сүрдүүлж байгаад Рётог аваад явах гэсэн ч гинт Хинатаа гараад ирдэг. Тооцоолоогүй гарч ирсэн учраас эргэлзэлгүй буудах гэтэл хамгаа сонцгой азтаа Нагитогийн маань бууна гацчихсан тэр. Юу болов гэсэн чинь эсэргээрээ Хината бүх хүмүүсийн чадварыг авчихсан учраас адилхан азтай л гэсэн үг. Тиймээс ингээд буудууллыг үлдээ зогсохгүй өчнөн чадвартай учраас бууг нь амархан гихч нь булааж аваад Нагитог маань буцаагаад буудчихдаг. Гэхдээ яг Нагита маань ч гэсэн азтай учраас ингэртэн байсан гарын авлага сумыг нь хааснаар амьд үлдэж чаддаг. Энэ хооронд Рёто маань зогтож амтсан ба явж байгаад багштайгаа таарлцсанаар бүх зүйлийг хэлж өгдөг. Ингэснээр Чисе огч гэсэн удалгүй ирж шаргацсан Нагита болон Нанами хоёрыг зүгтаалгаад өөрөө ганцаараа үзэлцгээр шийддэг. Гэхдээ харамсалтай нь энэ маш буруу шийдвэр байсан буюу угаасаа Хината Жунко хоёрын эсрэг яаж чадлагүй баригдаад эцэст нь Жункогийн туршилтанд орж мөн л адил түүний боол нь олчихдаг. Үүний дараагаар Нагита Нанами хоёр ангийнхан дээрээ эргэж ирэх бөгөөд удалгүй тэдний араас совлогч охин сэлэмчнийг дагуулчихсан хүрээд ирдэг. Сэлэмч маань Жункогийн ихчтэй тулцснаар тэднийг ямар аимшигтай хүмүүс гэдгийг мэдсэн бөгөөд Нагиточ нүдээр уулзсан учраас зогтхон зүвгээд бусдтай хэлтэл Нанами ч гэсэн тэдэнтэй нүр тулсан мөртлөө зоригтойгоор багшигаа аврахаар хамтдаа явсан дээр гэж уриалаад боссон ч түүнийг дэмжснээр хамтдаа багшигаа аврахаар явцгаадаг. За ингээд нууц руу яваад ортол хамгийн ард явж байсан совлогч охин Нанамиг нууцаар түлхэж өөр өрөө рүү оруулаад тэндээс нь Чисе огч тосч аваад улигцаар байгаад нэг нууцлаг өрөө рүү оруулцдаг. Дараагаар нь совлогч охин ангийнхныгаа дагуулж явсаар том зааланд авчрах бөгөөд тэнд Нанамиг баахан өрхтэй өрөөнөөс гарахаар оролдож буйг шууд бичлэгээр дамжуулж байдаг. Уг нь манайд очиод туслая гэж бодсон ч харамсалтай нь бичлэг нь нөгөө ховсдог техникийг ашиглажсэн байсан учраас манайд огт хөдөлж чадалгүй үзгээс ор аргагүй болдог. Нөгөө талд хөрхийн Нанами маань баахан өрхтэй өрөөнөөс гарахаар эцсийн үрдэл хичээсэн ч эцэст нь угаасаа гарах боломжгүй өрөөсөн тул харамсалтайгаар тамлуулсаар найзуудынхаа нүдэн дээр өхлийн шарх авдаг. Энэ бичлэгийг нүцсэн найзууд нь бүрэн овсдуулж зөвхөрлөөр дөрөх ба хөрхийн Нанами үхээс өмнө Хинататай таарлаж түүнийг таниад тусалж чадаагүйдээ уучлалт үсээд түүний өмнө өөд болдог. Хэдийгээр Хината бүх дурсамж сэтгэл хөдлөлөө алдсан ч түүний бие нь Нанамиг өөрийн мэдлгүй таниад маш ихээр гашуудж байгаа нь харагддаг. Энэ хооронд Чисе огшийн найз Кёско эргэж ирсэн бөгөөд Жунког энэ бүхний ард байгаа гэж үзээд хамгаалагч найзыгаа түүн рүү явуулдаг. Тэгтэл Жунко Алидины хажуугийн сургуулийн хүүхдүүдийг өөрийн боолоо олгочихсон байх ба олоолаад айрсаар байгаад хамгаалагчийг амархан дийлчихдэг. Ядчахт энэ хамгаалагч нь Чисе огшид сайн юм шиг с ижигтэй байгаад байсан чинь яг үнэндээ Кёско гээд эрэгтэй найзтай сайн байсан юм ээ лээ. Тэгээ яг уу энийг өрн сүрдүүлээд намайг энэ хэрэгт ямар ч хамааралгүй зэвэрхэн байна гэж Кёско дилэрээгээд явуулчихдаг. Хамгаалагч чинь нууцаа задруулахыг хүсээгүй учраас найздаа очиж Жунког ямар ч хамааралгүй хүн байна гэж итгүүлээд удалгүй устуулсан Чисе огч хурж ирээд мөн адил Жунког цэвэргэж баталснаар Кёско ч өөрийгөө буруу утсан байна гэж одоо Жункогийн араас хөөцөлдгөө байлдаг. Ингэснээр дэлхийнэд баг багаар эмх замбраагаа алдаж эхлэх бөгөөд Найгигийн ангийнхын энэ үеэр сургууль дотроосоо өөрийгөө цоожilж байгаа нь харагддаг. Харин гадна тал Жунко товстуулсан Нанамигийн ангийнхан дэлхийн нийтийг бүрэн зөвхөрөлд автуулахаар хөдөлж байгаагаар аниме маань дуустдаг.
За ингээд ямар тач season 2-ыг нь ярьж дуусглаа. Season 3-ийн хувьд бол маргааш нөгөөдөр гэж амлаж чадахгүй ч ямар тач нэг өдөр ярих бах. За тэгээд эцэст нь бичлэгэнд таалагдсан бол дордог юмнуудаа дараарай. Дараах хавьчлэгээр уулзлаа. Түр баяр таа.